Бид ажлын талаар авч үзье. За тэгэхээр ажил гэдэг нь бол өөрөө юу гэдэг юм бэ гэхээр энергийн зарцуулалтыг ерөнхийдөө бол ажил гэдэг. За тэгэхээр ажил маань бол бидний хувьд бол за А-гаарч тэмдэглэдэг. За мөн W-гаарч тэмдэглэдэг. За монголчууд ажил гэдэг үг аваад эхний А усгэр. За барууны орныхан бол work гэдэг үг аваад W-гаар тэмдэглэждэг. W тэнцүү гэдэг. За тэгвэл ажил гэдэг маань бол юу гэдэг юм бэ гэхээр F болон X-ийн шилжилтийн скалаар хүчрдэг. За эндээс ингээ харах юм бол юу болох вэ гэхээр F-ийг үржих нь X. За тэрүүд нь тоон утга тэгээд хоорондын өнцөг нь косинус альфа гэдэг өмнөх хичээл дээр скалаар хүчрийн талаар ярьсан. За энэ өнцөг альфа. За тэгэхээр эндээс зүйл юу болж байгаа юм бэ гэхээр X-ийн дагуу шилжүүлэхэд хийгдэх ажил маань бол ерөөсөө энэ хүчний F тэнглэг одоо X дээрх дагуух байгуулагч болчихно гэсэн үг. Нэгсний F косинус альфа гэдэг асуудал. Тэгэхээр энэ битийг ийш нь хөдөлгөх одоо хүчний байгуулагч маань бол өөрөө юу юм бэ гэхээр ийшээ F хүч байлаа. Энд F косинус альфа байна гэсэн үг. За тэгэхээр энэ хүчний нөлөөгөөр бид нар яг үгээр X чиглийн дагуу шилжүүлэх буюу ажил хийнэ. Тэгвэл F синус альфа нь яах юм бэ? F синус альфа бидний X чиглийн дагуу шилжүүлэх үеийн ажил хийгдэхгүй. Тэгэхээр энэ хүч бол бидэрт бол хэрэггүй. Энэ бол хэрэггүй гэсэн үг. За тэгвэл F косинус альфа бол бидэрт ерөөсөө яг ажил хийх гол нөхцөл нь болж байна гэсэн үг. За тэгвэл одоо эндээс юу болох вэ гэж. За ажил гэдэг маань F-ийг үржих нь X буюу F үржих нь X косинус альфа болчихно. За тэгэхээр хэдүүлээ нэгжийг аваад үзье. За нэгж нь бол хүчний нэгж юу вэ гэхээр ньютон метр. За ньютоныг метрээр үржүүлэх юм бол юу гарч ирдэг вэ гэхээр энэ бол joule. За тэгэхээр ажлын нэгж бол бид нар joule гэж аавна нэ. За хэдүүлээ жишээ аваад үзье. За ямар нэгэн одоо ачааг хэдүүлээ ийшээ X чиглийн дагуу шилжүүлэхэд за үйлчилжсэн хүч маань 50 ньютон байсан гэсэн. 50 ньютон. За тэгвэл энэ өнцөг маань бол юу байсан бэ гэхээр өнцөг 60 градус байсан гэж үзье. За альфа тэнцүү 60 градус. За тэгвэл энэ шилжүүлсэн зай буюу X чиглэл маань болохоор 5 м гэсэн. 5 м. За тэгвэл эндээс хэдүүлээ ажлыг болъё. За тэгвэл ажил гэдэг маань юу болчихно вэ гэхээр тэнцүү F үржих нь X үржих нь косинус альфа. За энэ томьёогоор очино. За тэгвэл ажлыг бид нар бодох юм бол F нь 50 ньютон үржих нь 5 м үржих нь косинус 60 градус. За косинус 60 градус зэвдэд өгөхлөөр 2-1 байдаг. За тэгэхээр тэнцүү 50-аар үржүүлэхээр 250-ыг 2-1 гэдэг чинь 125 joule. За тэгэхээр бид нар юу болж байна гэхээр ямар нэгэн хүн маань 50 ньютон хүчээр за X чиглийн дагуу 5 м зайн шилжүүлэхэд 125 joule ажил хийсэн байна гэж үзэх. За тэгвэл энэний дагуу хэдийн хэмжээний зайн шилжүүлэн төдийн хэмжээний ажлыг хийнэ гэсэн үг. За тэгвэл бид нар энийг өргөжлүүлээд вектор хэмжигдэхүүнээр нь аваад үзвэл координатын систем дээр жишээ болгон авч үзье. За координатын систем зүцгэд за ямар нэгэн Y тэнглэг авъя. За Y тэнглэг. За F-тэй X тэнглэг. За ингэж үзье. За тэгэнгүүт босоо чиглийн дагуу Y, F-тэй чиглийн дагуу X. За үйлчлэх хүч маань ийм байгаа гэсэн нэг F вектор байгаа. F вектор маань 1 2. За тэгээд босоо чиглийн дагуу 1 2 3. За буюу F вектор маань юу болчихно вэ гэхээр X-ийн дагуу 2, Y-ийн дагуу 3. За X-ийн дагуу 2
I нэмэх нь 3J. За нэгжүүлэлт ньютоноор байгаа гэсэн. За энд үржих нь ньютон гэж үздэж болно. Ньютон эсвэл 2 ньютон I нэмэх нь 3 ньютон J. Ингэж үздэж болно гэсэн. За шилжүүлэгч байгаа зай маань x маань энэ x тэнхлийн дагуу байгаа гэсэн. За x тэнхлийн дагуу за e байх гэж заав. За энэ улаанаар зурч хитгэлээ. X-ийн дагуу 4. За тэгвэл энэ маань юу болчих вэ гэхээр x вектор маань 4i. За энийг метр гэж 4 метр i. За тэгвэл бид нар эндээс юу болох вэ гэхээр энийг матриц хэлбэрээр нь бичих юм бол 2 за энд 3 за ньютон ингээ аваад үзэж байна. За энийг матриц хэлбэрээр бичих юм бол 4 метр y-ийн дагуу байхгүй учраас тэг. За ийм матриц болчихно гэсэн үг. За матрицын үржүүр хэлбэрээр бичих юм бол f-ийг үржих нь x скалаар үржүүрч нь юу вэ гэхээр ажил байх хэрэгтэй. За тэгвэл 2 ньютон 3 метр за энийг үржих нь 4 метр тэг байна гэсэн үг. За ингээ үржүүлэх юм бол харгалзан үржүүлээд x-ийг y-гээр үржүүлчих юм бол энэ маань юу болох вэ гэхээр 8 ньютон метр дээр тэгээд нэмэх нь за 0 болчихно. За тэгэхээр 0-ыг бид нар бичээд хэрэг байхгүй. За тэгэхээр 8 ньютон метр буюу эн чинь 8 joule болно гэсэн үг. За энэ бол юу юм бэ гэхээр бидний хувьд бол ажиллагч. Энэ бол юу юм бэ гэхээр хүч. Энэ бол шилжилтийн вектор. За ингээд 8 joule. Тэгэхээр 4 метр зайн шилжүүлэхэд бол 8 joule ажил гүйцэтгэсэн байна гэсэн. За тэгвэл энэ хоёрын хооронд үнцгийг бид нар олж болох нь. Үнцгийг яаж олох вэ гэж. За үнцгийг олох юм бол f-ийг за энд бичиж үржүүлээд энийг тэнцүүгээ бичих юм бол энэ маань бол f-ийг үржих нь x үржих нь косинус альфа. Энэ бол тоо утгууд нь. f(x) гэдэг нь бол тоо утга. Тэгвэл косинус альфаг болох юм бол юу болчих юм бэ гэхээр f-ийг үржих нь x скалаар үржүүрийг f-ийн тоо утга x-ийн тоо утгад харьцуулж байна гэсэн үг. Энэ бол өөрөө юу юм бэ гэхээр санаа нь бол ийм байна. Векторыг тоо хэмжигдэхүүнд нь хуваах юм бол юу юм бэ гэж. Энэ бол өөрөө чиглэл гардаг. Чиглэлийг бид нар бол өнцгөр тодорхойлдог. За ингэж үзэж санаа нь бол юм. За тэгвэл эндээс бид нар үнцгийг олох юм бол юу болчих вэ гэхээр бид нар бол үнцгийг бол угаасаа олчих болно. Аюу амархнаар олчин тий. Ерөөсө геометрийн гурвалжин байгуулад энд бол 2 за энд босоо чиглийн дагуу 3 энэ үнцэг альфа. За энэ бол юу болчих вэ гэхээр гифтнүүз болно. Гифтнүүз нь болохоор 3-ын квадрат 2-ын квадратын нийлбэр. За ингээд бодох юм бол 9 4-ийг нэмэхээр язгуурдаар 13. Тэгвэл косинус альфа гэдэг маань бол 2-ыг хуваах нь энд бол юу бол 2-ыг хуваах нь язгуурдаар 3 байх 13 байх ёстой байна гэж мэдчих. За тэгвэл энэ хэлбэрээр бодоод үзэх юм бол шалгаад үзье. За f-ийг үржих нь x маань юу болж байна вэ гэхээр энэ маань бол 8 joule гарсан. Косинус альфа маань энэ бол 8 joule. Хуваах нь f-ийн тоо утга. F-ийн тоо утга маань бол хэд юм бэ гэхээр энэ урт буюу язгуурдаар 13. X-ийн тоо утга маань хэд юм? 4 байгаа. Үржих нь 4. Тэгэхээр энэ хоёр ингээ хураагдах юм бол энд 2 гарч ийн энд 1 болно. Ингээд косинус альфа маань 2-ыг хуваах нь язгуурдаар 13. За ийм хэлбэрээр бид нар бас вектор хэлбэрээр бичиж бодож болдог.
За энэ бол их амархан байлаа энэ жишээ. За тэгээд дараагийн жишээ энэ байлаа. За анхаарал